сайхан алхах тий. 3 би 3 гэд ирсэн гэсэн чинь амар адар бороороо тэнгэр дугаараа тэгээд кофе шоп түлээж байгаа 6 гэд гоё нар гараад тэгээ алхаж эхэлсэн. Тэгээд ерөөсөө би нэг ганцаараа тэгээ орой олж байгаа болохоор айх баах гэж бодоод нэг хол алхахгүй гэж бодож исэн. Тэгсэн чинь би ингээл алхаалсан би бүр зогсолтгүй алхатлаа явъя гэж бодсон. Тэгээд яг би хэрэмхэн өртөө очсон. Тэгээд тэнд жоохон амарч агаад тэгээд буцаад бичлэг бичмээр санагдсан. Тэгэл юм. За одоо бүгдээ гоё юм ярина. Би сая болохгүй хэрэг тарчлаа. Би санаад биш. Би буцаад тавьсан. Тэгэхээр аригниттэй боллоо. Юу болоод өөрийгөө амар шоолоод байсан бэ гэвэл нэг TikTok хиймээр аядаад дэлжгансан чинь ийм болсон юм аа. Энд хахта бүр хинтэйч юу ч юмэргүй. Угсаа тэгэж явах ганцаараа. Би угсаа ингээ ганцаараа ярьж бичлэг хийх хоббитэй штэ. Тэгээд тэгсэн мэдээж бичлэг хийхгүй юм гээл. Би зүгээр зогсдлоо. Ой ядартлаа алхах гэж бодсон юм л та. Би яг сая Юуснийхаа нөгөө талын замаар угаад ах шүү байна. Зээ. Бай. Би тэгээд амар гоё уйлмар санагдсан. Амар гоё. Зүгээр л нэг өөрийгөө онгойлгох биш. Ингээд уйлчиж онгойлгох биш үү? Яг хэлж байгаа юм шиг. Тэгээд ер нь л мэдгүй. Ингээд яалтгүй нэг дотор юм хатгалагдсан гэх юм уу? Нэг юм байгаад байна л. Цаас жоохон тий анхаарал байхгүй л талтрах гэж шүү. За. सुना लो सुना है लाई लो सुना लो सुना है के नहीं छयो पहाड़मा दुख बाहेक जन एक दिन चली जानु छ रुवाउँदै सबको मन सबलाई बिदा दिँदै रुवाउँदै सबको मन зүгээр хартаа харчно боя бууре тэгэхээр ийм учраас нар жарчаач гэсэн наргуу байгаа ч гэсэн ёо нөгөө үнсгэлж үгүй цасангоо харангууд нөгөө ойд яваад тэг ингээд амар бороо адар бороо ороод цахилгаан захиад тэнгууд моднууд нь ингээд аимшигын дүрстэй амар харагддээ штэ. Яг сая надад тийж санагдлаа нэг юм газар унтсан мод надад яг хоны толгой шиг харагдлаа. Oh my gosh. Энэ лукбол энэ бибол арусару намайг яг алхаж эхлэх жахад бороо тусаж эхэлсэн. Тэгээд яг нөө эхлэлийн кофе шоп бидтэй. Тэр үед бүр маш их юу гэдүүлээ. Адар бороо орсон тэнгэр дугаарлсан. Би тэгэл ягаал би ер нь тэнгэрийн дуунаас амар айд юм бэлээ. Тэгээд за ямар ч гэсэн кофе шоп нэг капучино нэг чиз кейк идээ. Тэгээ бороо орсоор л исэн. Тэгээд би Япон явсан бичлэгээ устгаж янзлаад тэгжэл нар гарсан. Тэгээд би алхахаар шийдсэн. Өмнө нь би ингээд ганцаараа алхдаг байхдаа яг нөгөө гүн яг ийшээ алхахгүй дугуй цаана л алхахгүй арай саяны нөгөө улаангүр өртөө дээр байжгаад яг ингээд тэр хэсэг яг энтлэн хэсэг нь модгон юм ингэрээд штэ тийшээ нь гарч суудаг гэсэн хэвгүй.
Тэгээд энэ удаад ягаад ч юм би ядар хүртлээ зогсолтгүй алхах нь гэж бодоод тэгээд би бүр алхаалсан. Тэгээ би яг нөгөө ганцаараа энэ алхах юунд болохоор яг нөгөө янз бүрийн бодоод энтрээ ингээд яг гоё болгоод байж байгаа. Гэхдээ яг тэрнийхээ хажуугаар за би буухтаа бол яг нэг юм бөксөөрөө нэг юм галтарч шавран дээр унах мэдрэмж гэх юм уу тийм төрөөл алхаад ирсэн. Тэгтэл би цанаасаа зогсохгүй алхаалсан. Тэгэл миний энэ нөө бороонд би тийш хургүй ирсэн. Тэгээ бороо ингээд нэвтрүүлэхгүй байхгүй. Тэгээ чи надтай хамт зэрэг гарсан хүмүүс юм яагаад вэ? Тэд нэрийг өмөрчөөд ингээд бичлэг хийжсэн нь мартсан биш түрүүн нөгөө хүмүүсээс холдчиход буцаад ирийг чинь мартчих. Тэднэрээс нэлийн холдчихлоо. Одоо яг эмчнээс нөгөө Улаанбаатар харагддаг юм дээр явж юм. Тэгээ яг нар жаргаж байгаа болохоор мөнгө бүрэн хэр гоё юм. Зураг морог авахд бол үнэхээр солиод харагдаж байна. Би яг нөгөө энэ өргөн замаар нь биш дугуй муу яндаг замаар нь яваад байна. Тэнийг сая нэг стори хийх гэсэн чинь нэгсэн таалагдсаггүй. Тэгэхээр зүгээр яг өөртөө ингэ бичлэг хийчихдөө. Тэгээ дараа нь шумал юу яагаад дараа нь миний ингэ 512 бүр ингэ бүр дүүрээ зөв бүр нэг секундын ч бичлэг хийхгүй дүүрээ биш байхгүй юу. Тэгээ би бүр хамгийн анхны юуны бичлэг хонхны хоёрынхаа бичлэгийг хийжсэн. За тэрнээс хойш яад юм блэ? Яад миний ингээ галерей дүүрээд юм болоо гэж айлуулах нөгөө бичлэгүүдийн устгаад гэсэн. Бүр ерөөсөө л нэг 5-2 гигабайт л багасаад. Тэгээд хамгийн эхлээд би Таиланд явсан бичлэгээ ингээд яг он сараар нь ингэж холбож байгаад ингээд хийгээд тэгээ бүгдийг устгаад YouTube дээр тавьсан чинь 472 болсон. За миний одоо гигабайт. Тэгээд тэрнийхээ дараа би Итали Ромынхыг бас бүгдийг ингэж урьж тавиад яг хөндлөө ийм бичсэн бичлэгүүдийг нийлүүлээд тавьсан юм бүр амар сайн багсан. Бараг 50-60 гигабайт багассан. Тэгэхээр одоо Японыхыг бас тэгчүүл нэлээ багасах бах. Японыхыг ямар ч юугүй яг энэ дан юм хөндлөн юусны нийлүүлсэн чинь 40 минут болсон гэж бод. Тэгээ тэр минээс нь хасмасаа тэгээд нэг өдрийн дараалалтай тавьчвал нэлийн багасчих баха. Дээш гарахад би бүр ингээд би бас бичлэг ингээд яриад хийх байх гэж бодсон. Гэсэн чи ерөөсөө хийхгүйсэн. Одоо тэгээ буусан. Тэгээ сая нөгөө юм дэвтэр дээр бичээд ингээд ясны дараа ингээд буцаад яг нэг тийм ярэ марлаа ороод ирлээ л дээ. Юу ч хамаагүй ингээд яриад идэг. За одоо яг эхлэлийн үүдний хараа сууж юм. Явмаргүй наа. Тэгээд энэ болохоор сууж юм. Тэгээд жоохон шумал ирж магадгүй болохоор би шумалны цацлахад цацаад тэгээд жоохон стори авсан зураг мурга стори доо хийгээд жоохон Instagram ухаад тий. Ингээл өөр хавтаа шумал гагхуу канал өхөр миний аимсал нэлийн шавралчч. Биштэй Adidas тэгээд Nike ер нь л ингээл бүх одоо пүүзүүд байгаа штеп. Тэнгүүд миний авч ирсэн пүүзнүүдээс надад 2 Puma-гийн пүүз өгдөг. 3 заяа. Яг нэг цав цагаан ингээ өдөр тутамд нөгөө нь болохоор энэ тэгээд нэг юм бас Puma гэдэг. Тэднэр заяа миний Nike-ийн Adidas-ийн пүүзүүдээс бүр ингээ цаанаасаа нэг тийм хөл твтэйхэн ялчгүй Puma-гийн пүүз надад санагцсан. Тэгэхээр би ер нь л дараа тавьж яг уул муулын ч юм уу өдөр тутамдаа пүүз авал Puma-гийн л пүүз аавна. Надад бол Puma илүү таалагдсан. Nike-аас илүү. За. Одоо уцаа үзээ тэгээд
Жохон стори хийгээд тийм. Суулаа.